Энэтхэг болон Оросын холбооны улсын хооронд тогтоосон стратегийн түншлэл нь барууны орнуудын шахалт, Украины мөргөлдөөнийг үл харгалзан цаг хугацааны шалгуурыг давж өндөр түвшний дипломат яриа хэлэлцээгээр улам бэхжсээр байна. За тухайлбал 2022 оноос хойш Энэтхэг улс Оросын түүхий газрын тосны хамгийн том худалдаа авч болсноор хоёр орны худалдааны эргэлт үлэмж хэмжээгээр нэмэгдсэн. Шинэ Дели барууны хориг арга хэмжээнд нэгтгэхээс татгалзаж Энэтхэг Номхон далайн бүс нутагт барууны орнуудтай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхин зэрэгцээ Москватай тогтоосон түүхэн харилцаагаа хадгалах стратегийн бий даасан бодлогыг баримталж байна. Хоёр орны эдийн засаг батлан хамгаалахын хамтын ажиллагаа гүнзгийрч байгаа хэдий ч худалдааны тэнцэл Оросын талд үлэмж ашигтай байгаа тул Энэтхэгийн зүгээс эм хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт зэргээр үүнийг тэнцвэржүүлэхийг зорж байна. Мөн барууны санхүүгийн хориг арга хэмжээ болон Оросын холбооны улсыг SWIFT системээс хасантай холбогдуулсан талууд Рупи Vostro зэрэг өөр төлбөр тооцооны механизмыг ашиглаж эхэлжээ. Үүний зэрэгцээ Орос улс Энэтхэгийн зэвсэг түвшнийг бэлэн байдалд байлгахад шаардлагатай цэргийн техник сэлбэг хэрэгслийн гол нийлүүлэгч хിവэрвэж Брахмос Пужин зэрэг хамтарсан төслүүдэд үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Энэхүү стратегийн харилцааны хүрээнд Энэтхэгийн гадаад хэргийн сайд Жай Шанкар Москвад айлчилж даваа гарагт Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй Кремлийн ордонд уулзалт хийлээ. Уулзалтын үеэр ерөнхийлөгч Путин Энэтхэгийн хөдөө аж ахуйн салбар тариаланчдад зориулан бордооны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн төлөө бүхнийг хийж байгаагаа онцолж цаашид ч энэхүү нийлүүлэлтээ үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн өнгөрсөн онд баг зэрэг буурч байсан хоёр орны худалдааны эргэлт энэ онд дахин өсөлттэй гарч байгаад сэтгэл хангалуун байгаагаа Оросын төрийн тэргүүн мэдгдсэн байна. Сайд Жай Шанкар Оросын тэргүүн шадар сайд Денис Мантуровтай хамтран Энэтхэг Оросын засгийн газар хоорондын комиссийн 27 дугаар хуралдааныг даргалсан бөгөөд уг хурлын үр дүнг ерөнхийлөгч Путинд танилцуулжээ. Тэрээр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа маш их хэмжээгээр өргөжж худалдаа эрчим хүч, цөмийн технологи болон бордооны салбар дахь түншлэл улам гүнзгийрсэнийг цохон тэмдэглэжээ. Мөн өндөр технологийн салбар зэрэг бусад асуудлууд дээр ч доктортой ахиц дэвшил гарч байгааг талууд баталлаа. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин болон Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди хоёр энэ сарын сүүлээр Бишкек хотноо олох Шанхай хамтын ажиллагааны байгууллагуудын дээд хэмжээний уулзалтаар хилцээ их төлөвлөгөөтэй байна. Мөн эх 9-р сарын 12-наас 13-ны өдрүүдэд Энэтхэг улсад зохион байгуулагдах БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтыг тохиолдуулан ерөнхийлөгч Путин айлчилж магадгүй байгаамаа.